За сайн бацгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Манай багийн сэдв бол Монгол улсад эрүүл мэндийн алба үүсэж өгдсөн 1921-ээс 1990 оны сэдв байна. За зөвлөлт холбоот улсаас 1921 онд ихэмч А.И. Ружицкий нарын эмнэлгийн 3 мэргэжилтэн одоо 1923 онд Шайстан тэргүүтээ 10 эмч мэргэжилтээ одоо эхний ээлжид өргөдөн одоо ирж монголчуудад үйлчлэн одоо эмчийн үргэлт ажлыг гүйцэтгэж байсан байна. За тэгээ 1924 оны 8 дугаар сард хурлагдсан одоо Монгол Ардын Хувьсгалт намын 3 дугаар хурлаас одоо ардын эрүүлгийг хамгаалах ялангуяа үндэсний ангаах ухааны боловсон хүчнийг одоо бэлтгэх талаар онцгой анхаарч их хурлын тогтоолын 2-3 дугаар зүйлд цэргийн албаа авч монголчуудын дотроос Европын ангаах ухааныг судлан суралцах эмнэлгийн үндэсний боловсон хүчнийг бэлтгэх одоо боломжийг судлан үзхийг одоо цэргийн яамны эмнэлгийн хэлтвэст үүрэг болгосгой гэжээ. За тэгээд цэргийн эмнэлгийн дэргэд сувлагч хөлбөх 2 жилийн дамжаа 1929 онд 20 гаруй хүнтэй байгуулагдаж одоо эмнэлгийн анхны дунд мэргэжилтэн буюу Монгол сувлагч нарыг одоо өрнийн ангаах ухааны онолд суурилсан сургалтын хөтөлбөрөөр суралцуулан бэлтгэж эхэлсэн одоо ангаах ухааны боловсрол олох анхны сургалт хэмээн тооцогдсон билээ. Тэгээд сургалтын хөтөлбөрийг зөвлөлтийн мэргэжилтэн боловсруулж дотоод замны ардын эрүүлгийг хамгаалах газар баталж байсан байна. За тэгээд дээсэрч мэдэг одоо Эрхүү хотын ангаах ухааны дээд сургуульд суралцаж 1924 онд төгсөж Монголын анхны ихэмч болж байжээ. Тэгээ 1934-ээс 1936 онд тэр үеийн Ленинградын цэргийн академик Шагдар, одоо Дэндүү, Сүхэн дамб, Тойвгоо, Дугар, Завнов дарын одоо 6 эмч 1937-оос 1942 онд зөвлөлт холбоот улсын ангаах ухааны одоо дээд сургуулиудад Тамжав, Дагдсмаа, Ичин хорлоо, Гонгоржав, Шагдар сүрэн нарын 20 гаруй цуглаас одоо суралцж төгссөн түүхтэй байна. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны хүн бэрхжээлүүдэд буюу 1942 онд Монгол Улсын их сургууль Эрдмийн үдэнэж 3 салбарыг ажилуулсны нэг нь хүн эмнэлгийн факультет буюу ЭДУ-гийн одоо ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн их суурь нь болж Монгол Улсын ангаах ухаан эрүүл мэндийн салбарын дээд боловсролтой үндэсний эмч мэргэжилтнийг одоо эх орондоо бэлтгэж эхэлсэн түүхэн эхлэл байлаа. За тэгээд улсын их сургуулийн анхны одоо 3 факультетийн дунд мал эмнэлэг, топ эзэг, одоо органик хим, органик бус хим, анатом зэрэг факультет дундын одоо 7 танхим байгуулагдаж сургалтын үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тэгээд энэ үед хүн эмнэлгийн факультет нь 34 оюутан, үүний 24 нь Монгол, 10 гадаад оюутантайгаар сургалтын үйл ажиллагаа эхлүүлж одоо зөвлөлтийн ангаах ухааны сургуулиудад эмч бэлтгэдэг хичээлийн хөтөлбөрийг орос хэлээр зөвлөлт холбоот улсын туршлагатай одоо эмч эрдэмтэн багш нар Монгол залуучуудад заан сургаж эхэлсэн байна. За тэгээд бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын одоо зөвлөлийн 1961 оны 431-р тогтоолоор одоо Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультетийг ангаах ухааны дээд сургууль болгон 5 салбар 64 багш 803 оюутантайгаар одоо зохион байгуулжээ. Тэгээд ангаах ухааны дунд сургуулийн анхны захирлаар Монгол Улсын эрүүлгийг хамгаалахын гавьяат ажилтан ангаахын шинжилгээ ухааны доктор профессор Д. Балданд орж томилогдсон ажилласан байна. За тэгээд эмч бэлтгэх ихэнх үеийн буюу 1942-оос 1961 оны сургалтын тухайн үеийн одоо зөвлөлт холбоот улсын ангаах ухааны дээд сургуулиудын сургалтын агуулга одоо арга зүйг одоо хуулбарлан ашигласан гэхээр одоо үндсэндээ зөвлөлт холбоот улсын ангаах ухааны сургуулийг сургалтын Монгол хөтөлбөр гэхээр байжээ. За тэгээд Монгол Ардын Хувьсгалт намын төв хороо бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1950 оны 148-ын 34 дугаар тогтоолтод аймагт ажиллаж буй эмч нарын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор 1951 оноос эхлэн Монгол Улсын их сургуулийн дэргэдэх их эмч нарын мэргэжил дээшлүүлэх одоо 3 сарын хугацаатай курсыг байгуулахаар заасан байжээ. За тэгээд мэс засалч Т. Шагдар сүрэн үйлсэн булчирхай нэг талын буглааны үед булчирхайг мэс заслын аргаар авах асуудал одоо сэдвээр зөвлөлт холбоот улсын Москва хотноо дид эрдэмтний зэрэг 1952 онд хамгаалж ангаахын үндэсний анхны эрдэмтэн болсон тийм мундаг гавьяа байна. Тэгээд мэс засалч Ичин хорлоо нь 1960 онд илэгний битэг хүчний мэс заслын эмчилгээ сэдвээр анхны ангаахын шинжилгээ ухааны докторийн мэс заслын танхим зэрэг зөвлөлт холбоот улсад хамгаалжээ. За хүн эмнэлгийн факультетийг амжилттай төгссөн
анхны хэмжээс Б рагча, С долгор, Ч долгор, Г лодон, Б цэрэн хям, Р нима, Б дамдасөрн, Г дорж, С иш хамтнаар одоо сургуультай багшлагаар шилэгдэн сонгогдож багшаар үлдсэн одоо их сургуулийн дэргэд эрдэм шинжилгээний ажилдаа багш бэлтгэх зорилгоор 10 хүнтэй одоо сургалт нэгдэж рагчаал одноор суралцжээ. Тэгээ 1900 одоо багш нарын анхны уулзалтыг 1956 онд Говьалтай аймгийн Бэгэр суванд одоо зохион байгуулж одоо анагаах эрдэм боловсролын тасралтгүй аян эрч хүчээ аван хөгжих болж байгаа. За тэгээд бүгд найрамдах Монгол Орд улсын сайд нарын зөвлөлийн хүн эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх ажлыг сайжруулах одоо арга хэмжээний тухай 1956 оны 12 дугаар сард гарсан одоо 394 дугаар тогтоолт анагаахын дунд сургуулийн дэргэд одоо эмчнэрийн одоо мэрэгжил дэвшлүүлэх факультет байгуулах тухай заасан байдаг. Тэгээд одоо уг тогтоолыг болохоор биелүүлэх зорилгоор 1958 оны одоо 9-р сард анагаахын дунд сургуульд эмчнэрийн мэрэгжил дэвшлүүлэх салбар байгуулжээ. За тэгээд дипломын дараах сургалтын анхан шатны хэлбэр бол одоо мэрэгжил эзэмших явдал хэмээн үзэж тодорхой нарийн мэрэгжил эзэмшүүлэх сургалтыг 1958 онд одоо өөрийн оронд зохион байгуулсан тэр цагаас хойш 25 жилийн одоо дотор 1982 оны байдлаар нарийн мэрэгжил эзэмшсэн эмч эмзүүч нар одоо 2728 хүрсэн байдаг тоо баримт байна. За тэгээд Монгол Улсын их сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бичиг эрдэм шинжилгээний анхны бие даасан цуврал хэвлэгдэж байжээ. За тэгээд 1961 онд Монгол Улсад шинжлэх ухааны академи анх удаа байгуулагдаж мэс засалж одоо Т шавдар сүрэн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр одоо эрдэмтэн эмч лодон рагча эчин хорлооноор сурвалжлах гишүүнээр сонгогдсон байжээ. За тэгээд анагаах ухааны дунд сургууль одоо дээд сургуулийг 1300 судал бүхий одоо хичээлийн шинэ байр 1974 онд ашиглалтанд орж оюутны суралцах багш нарын одоо ажиллах орчин нөхцөл сайжирсан түүхэн явдал болсон байна. Тэгээд анагаах ухааны дээд сургуулийг үүсгэн байгуулсны 40 жилийн ойн жил одоо 1982 онд сургууль нь 2200 оюутан 200-аад одоо гаруй эрдэмтэн багш нийтдээ 3000 гаруй одоо оюутан багштай ажилчид хамт болон бүхий томоохон дээд сургууль болон өргөжин хөгжсөн байна. За тэгээд анхны удаад 1926-аас 30 онд зохион байгуулсан 3 удаагийн одоо эмнэлэг ариун цэврийн экспедицийн ажиглалт судалгааны дүнд Монголд ажиллаж байсан одоо зөвлөлтийн хүн мал эмнэлгийн эмч ажилтнуудыг хамруулсан мэрэгжлийн нийгэмлэг байгуулагдсан одоо хүн амын эрүүл мэнд эмнэлэг ариун цэврийн байдлаар ажиглалт их судалгааны одоо үр дүнгийн эхлэл болсон байдаг юм аа. За хоёр дахь удаад нь болохоор одоо 1933-аас 1938 онд зөвлөлт толгойд улсын одоо хүч хөрөнгө тусламжаар зохион байгуулагдсан одоо 2 удаагийн экспедицийн үйл ажиллагаа байсан бөгөөд судалгаагаар ажилласан зөвлөлтийн эрдэмтэн багш нар одоо заавар удирдлагаагаар одоо гаргаж ирсэн байдаг. За тэгээ хүн амыг эрүүлжүүлэх 3 дахь удаагийн экспедиц нь болохоор зөвлөлт толгойд улсын тусламжтайгаар 1952 оноос 1961 он зохион байгуулагдсан байдаг. Тэнд болохоор одоо манай хүн амын 83-аас 96% хамрагдсан эрүүл мэндийн салбарт ард иргэдэд одоо хэмжээшгүй их ач холбогдолтой одоо ажиллаж байсан байдаг юм аа. За тэгээд их сурвалжийг болохоор одоо Монгол улсад эрүүл мэндийн алба үүсэж өгдснээр 100 жилийн түүхэн төвчөн гэдэг номноос их сурвалж авч тэгээд багийн гишүүд Алдар чулуун Идрот Жамсран далай Өмнөт Жигжид сүрэн инх сайхан байлаа. За анхаарал хандуулсан баярлалаа. Зүү түн цэцлийн 102 дугаар хэсэг.